Сайн байцгаана уу? Эмэгтэйчүүдийн амьдралын хэм маяг зөвлөмж мэдээллийг хүргэе. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл хүн гэдэг нь бие махбод, сэтгэл зүй, ёс суртахуун, тухайн нийгэмтэйгээ уялдах чадвар зэрэг бүх талын өв тэгш байдлыг хэлнэ гэж тодорхойлжээ. Бүх цаг үеийн туршид эмэгтэйчүүд амьдралын эрүүл хэм маягийн төлөө гэсэн тодтголтой бүхий л бүтээгдэхүүний борлуулалтын хамгийн том үндэс суурь болсоор ирсэн. Харвардын нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар 5 эрүүл зуршлыг хэвшүүлснээр эмэгтэйчүүд 14 жилээр, эрчүүд 12 жилээр илүү урт наслах боломжтой гэж тогтоогдсон байна. Үүнд нэгдүгээрт нь өөх тос багтаа ургамал ихтэй хоолны дэглэм баримтлах. Хоёрдугаарт нь 7 хоногт 2-оос дээш цагаар хэвэн болон эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх. Гуравт нь эрүүл жингээ барих. Дөрөвдүгээрт нь тамхи татахгүй байх. Тавдугаарт нь согтруулах ундааны хэрэглээгээ хянах. Эрүүл амьдралын хэм маягийг баримтласнаар зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар гэх 3 нийтлэг архаг өвчнийг тусалгүйгээр яг хэдэн жилээр илүү урт наслах боломжтойг тодорхойлон гаргажээ. Нийт 110 мянган хүний тоо баримтан дээр үндэслэн уг судалгааны үр дүнд дээрх 5 эрүүл зуршлыг хэвшүүлж чадсан тохиолдолд эмэгтэйчүүд 10 жил, эрчүүд 8 жилээр илүү урт насалдаг болох нь илэрчээ. Эрүүл эмэгтэйчүүдийн амьдралын хэм маяг тодорхойлолтыг хангаж амьдрахад харьцангуй энгийн хэм бүхэнд үр дүнгээ өгөх боломжтой зөвлөмжийг танилцуулъя. Үүнд нэгдүгээрт нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэж занших. Хамгийн чухал 5 бүтээгдэхүүнд мультивитамин, омега, магний, ашигтай бактери, D амин дэмүүд юм. Хоёрдугаарт нь хооллох үедээ зарцуулах хугацаа 20 минуттай тэнцвэц байлгаж 80% цадсан мэдрэмжтэйгээр хооллох. Гуравдугаарт нь нүхэн үрчгүй бэлгийн амьдралын хувьд эрүүл байдлыг эрхэмлэх. Дөрөвт нь шинэхэн органик хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх. Тавдугаарт нь хоол идсэний дараа таатай болон таагүй мэдрэмжүүд илэрч байгаа талаар өөрийгөө ажиглаж зөвлөмж авах. 6-ад нь наснаас хамаарсан дасгал хөдөлгөөн хийх. За 7-дугаарт нь стрессийн зохицуулалт сайтай байх. 8-д нь нойрсох цаг хангалттай хоногт 7-8 цаг унтдаг байх. 9-дүгээрт нь бусдад харилцан зохицох чадвар сайтай байх. 10-дугаарт нь өөрийгөө сонсож байдгийг битгий мартах. Өөртөө хайртай байж өөрийгөө арчилж тордох чадвартай байх хэрэгтэй. Үүнд давстай халуун байранд хэвтэх, арьс үсээ тордох зэрэг цаг өөртөө гаргаж чадаж байгаа хэсгээ бодоод үзээрэй. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.